олдог нэг тийм үеийн зурус үе л дээ. Тэр үед л бид бас амьдарч үзсэн болоо. Амар амгалан их тийм гоё. Одооныхоор бол стрессгүй амьдрал өчтэй тий. Тий, ерөөсөө стресс байхгүй шүү дээ. Зүгээр л ажиллаа хийж хам. Тэгээд бүтээх гэж байгаа зүйлүүдээ хийн. Бүх юм тайван, амьдрал ерөөсөө баталгаатай, орлого тодорхой. Тийм ээ? Ийм л байсан үе. За. Энэ зураг хаана авахулсан юм бэ? За, энэ зураг бол манай хангхийн нуруунд авахулсан байна да. Сайхан ой хүчин дээрээ сууж байгаа гурван залуу. Энэ багын найзууд. Гуруула миний төрсөн бөөрөн дээр сууж байгаа юм. Би хангхийн нуруунд одоо баядаа тэр одоо юуны нуруу гэх юм. Дотроо жижиг нуруу би дунд булаг гэдэг газар төрсөн. Тэр бөөрөн дээр сууж байгаа. Хөрөөс нү та? Хөрөөс энэ нүцгэн зураг байна лээ. Тэгээд энэ телевизээр харуулгаж яхан тийм. Арай гоо зөв тарах байхаа гэж. За энэ төрсөн бөөрөн дээр хөрөөсөн гой зураг нь. Аялын цагийн зургууд орж ирж байгаа шүү гэн тий таны энэ тэнд аялж ийсэн гэвэл одоо олон зураг үү. Аялын цагч одоо олон журнаар явсан зургууд бий. Жишээлбэл одоо энэ хамгийн сүүлийн аялын зураг байж байна тийм ээ. Энэ зурглаач инкватортойгоо бий зурсан. Энэ цаана харагдж байгаа энэ хоёр сан бол энэ ясны музей гэж энэ хүний ясаар хийсэн дэлхийд ганц музей байдаг. Ерөөсөө хүний ясыг ингээ хэлхий хийж гисэн. Түүх зүмэрэнд юм байдаг. Тэр музейд орчоод үзэгчд удахгүй үзнэ. Орчоод гарч ирээд хоёлаа зураг хуулж байгаа Чехд байдаг музей дээ. Энэ бол одоо нэг 4 жилийн өмнөх зураг юм аа. Лендроверийн 60 жилийн урилгаар очоод нэг хэдэн орны сэтгүүлчдэд тойрч аялсан. Одоо Лендроверийн хамгийн сүүлийн үеийн одоо супер машинуудаар одоо аялсан. Тэр аяллаа хэсэс харагдаж байна. За миний аяллаа эхлэхдээ унжижсэн Defender. Энэ бол одоо 70 хэдэн оны загварын Defender дээ. Энэ бол үнэхээр одоо унахад бол нэр хүн одоо хямар сэргийх тийм гоё унаа. За энэ нь болохоор яг тэр аяллаа үеэр таснаа явагч дугуйтай Defender машин байна. Энэ за энэ бол одоо яг Land Rover-ийн домог болсон загварууд юм. Тийм. Home of the Legend гэж байгаа биз дээ. Энэ бол жинхэнэ домгийн үлгээд гисэн зургууд. Энэ нөгөө Discovery машины Discovery 2-ын гол загваруудын өмнө зогсож байгаа. За энэ бол одоо маш сайхан аялуулсан. Аялын цагаар үзэгчд бол үзсэндээ одоо Defender-ийн машинуудыг унаад англиар аялж байгаа зургууд байна. За тийм байна. Үнэ гайхалтай зураг байна. Үлгэрийн мөрөөдөл юм шиг. Энэ харьхраа төрний улс ер нь өвлийн 1 сарын үеийн дачхансан хүүднэр уулын ориглоор явж байна. Ирвсийн одоо ангуучлалд өөрөөр хэлбэл ангуучлал юу авах зургийг авах. Аялалта тэгээ ирвсийн тухайн нэвтрүүлгийг бол үзэгчид үзсэн. Энэ бол бүр өндөр уулын орой дээр гарцсан цаадлын нуруунд тэр доор харагдаж байгаа. Тим зураг байгаа. За энэ бол нөгөө тэх бидний ирвсийг олон хоног одоо жишээ нь ууланд тэр их хүүдний зураг авахад тусалж байсан ойролцоох одоо хот айлынхан. За нөгөө ирвсэнд явсан жинхэнэ ирвсний зураг авахаар явж байгаа эрчүүд энэ 2 3 буудаа харагдана. Яг буу гэдэг нь юу гэхтэй нөгөө гараатан антны зураг авч байгаа ч нэг хамгаалах зорилгоор л яаж байгаа. Түүнээс одоо би бол ан загас сэлдэг юмд бол тийм дуртай биш хийдгүү тийм төрлийн хүн л дээ. За. Энэ бас их сайхан зураг нь тий. Уран сайхны зургийн өмнө зураг зогссон юм шиг л. Тэгээ энэ сайн жаргал гэдэг одоо бас нэг сайхан гэрэл зурагчин залуу бий. Тэр залууг авсан зураг байна. Энэ цаана одоо хорил сардгийн нуруу харагдаж байна. Наадалт нь дарахтын хотгор энэ Nissan Tour аялалд одоо жилгэр манайхны зохион байгуулдаг шүү дээ. Тэр аяллаа явсад явж байгаа зураг харагдана. Энд зуны халуунд одоо их мөсөн давхаргад зогсож байгаа тийм зураг байна. За энэ бас аяллаа цагийн нэвтрүүлэг энэ 2000 онд одоо жишээ нь энэ чулууд хоолын боргоогоор катамарантай аялж байгаа зураг. Энэ ногоон хувцастанд би одоо нөгөө канон дээр цаашаа харагдаж байгаа нь би гэлээ гэдэг шиг. Энэ ногоон хувцастай энэ урт талын
энэ залуур дээр сууж байгаа нь одоо. Анган чулуу гол нь тий. Тэгээ арангаан жолоод. Гадаад байгаа ямар нэгэн том том хөрхрээр өдөрлөж гэж бодлоо. Тийм боргот голууд бас Монголд бий айлгах уу. За энэ. За тэгэл одоо олон зураг байна да. Ингээл Таж Махал дээр байна. Одоо Лондонд байна, Парист байна, Бээжинд байна гэх мэт. Одоо энэ Бээжинд бол октодтойгаа. За манай хүн наан зураг авч байгаа оюуна маань тий. Одоо гараагүй одоо тэгээд баримт нь байна. Наадтанд хин зураг авсан гэхээр тий. Хоёр охинтойгоо зогсож байгаа зураг юм байна. Тийм тэгэл ер нь л одоо ингээд зургууд их байна дөө. Жишээ нь энэ бол одоо Харьхаа дөрвний уусад Гоожрын хөрхрээ гэдэг газар явж байна. Энэ бол одоо Берлиний одоо жишээ нь улсын төв номын сангийн их ховор нандин архивуудыг үзсний дараагаар Эрдэмтэн Баалк за тэгээд Зураа Шатханбаяр даам. Энэ Шатханбаяр залуу гэдэг бол одоо Берлинд Монгол зургийн өдөр үзэсгэлэн салон ажилладаг хүн шүү дээ. Монголчуудаас урьдчилж яваад энэ залуу. За энэ Иерусалимд Палестиныг эсэргүүцсэн цуглааны зурлаанд Израильд зогсож байна. Өөрөөр хэлбэл тэр халуун цэг дотор ингээд зогсож байгаа. За энэ Шотландд явж байна. Хайдринс Wall гэдэг эртний Оромын цайз хэрмийн наан одоо жишээ нь нэг англи найзтайгаа зогсож байгаа жишээ нь. За энэ бол Японд юу гэж байна? Пужи уулын наан зогсож байна. Энэ бол Израиль сүнсэн тэнгисийн хөндөд Араб тэмээ унтсан явна. За энэ сонин зураг. Азийн бусааны Азийн тоглолтод би боулингийн Монголын шигшээ тамирчтай оролцож байсан. Тийм тэгээд энд одоо багийнхантайгаа унсандээ бол нөгөө стадион руу орж ирдэг парад хийгээд тэгээд зогсож байгаа юм байна. Азийн нааданд оролцоод амжсан юм шүү дээ. Азийн нааданд бас тамирчин гэх мэтээр оролцсон. Энэ бол бас сонин зураг байна. Энэ за 90 онд юм уу да. Уранхай багштай хамт зогсож байгаа. Зохиолж Уранхай. Энэ би багш гэж явдаг. За цэнд зохиолч цэнд тэгээ цааталт нь одоо би их өстэй ингэж харагдана. За энэ бас одоо цаана. Гэхдээ энэ бол миний энэ урт ус сургуулдаг ер нь зохиолчдын үгүй зохиолч биш юм аа. Энэ залуу үе юм аа. Бидний үе юм аа. Одоо эндээс энэ бид нэр багшин дэдийн 3 донхны баярыг хийгээд хоёр найзтайгаа зогсож байна л да ангийнхантайгаа. Тэгээ миний тэр үсэн шилээр энэ хоёр талаараа утаагаа. Дээд тал нь жаахан их энэ хоёр шанаагаар нэмгэлээд уртаар дээлтэй. Энэ загвар бол энэ 80-аад оны төгсгөлийн загвар юм. 80-аад оноос өмнө бол ерөнхийдөө их урт ургуулдаг байсан. Тарфицтай доошогоо өргөн шуумгтай. А бидний үед бол шуумг нь нарийсч ирээд өмнөднийхэн шуумг нь нарийсч ирээд ерөнхийдөө дэлгэрхүү тавьдаг болсон үсэ. Бүгэлд нь биш. А энэ нь бол нөгөө modern talking гэж Германы алдартай хамтлагийн загвар. Тэгэл энийг дэлхийд даяар дуурайсан тэр нөгөө загварын өөрчлөлтийн үед тэр тийм учраас энэ дэл үстэй энэ байдаг. Тэгээ нарийнхан доошоо шуумг нарийсдаг өмнөднийхэн шуумг нарийсдаг. Тэр үеийн одоо загвар мод. Аа тэгэл тиймэрхүү байдлаар энэ залуу хүн тэгэл залуу гэсэн юм чинь загвар мод сонирхолгүй яах вэ? Сонирхолгүй байх тийм. За энэ бол одоо хан хөхийн дахилгаар 2-3 жилийн өмнө байна. Одоо энэ үндсэндээ миний их чухал одоо дурсамжт найз хөрөлрөнтэйгээ хамт байна. Бүрсрэн маань одоо жилийн өмнө талиг авчихсан. Уран зураг, яруу найраг маш их ялангуяа нутаг усныхаа төв соёлыг сэргийгээд асар их тийм одоо хувь нэмэр оруулсан. Баруун аймгийн олон сүм хийдүүд баяр явж одоо бурхан бүтээх сүм бүтээх, сувар бүтээх ажлууд оролцсон одоо ингээл одоо дурсамж болоод зургал өгдөг юм. Тий. За ингээд одоо ингээл Таж Махал байна одоо Израиль за энэ Арабын Эмират гэх мэтээр ингээд байна да. За. Үнэхээр олон зургийн цомогтой байна л да. Бүр сүүлдээ ингээд сонголтоо хийж чадахгүй, тайлбарлаж чадахгүй амжихгүй шүү дээ. За ингээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр бол IKEA гэдэг нөгөө Шведийн гэр ахын тавилгын дэлгүүр ажилладаг. Та мэдээж маш олон орноор явж байхад одоо IKEA бол дэлхийн нийтийн брэнд гэдэг нь бол мэдэх баг тийм ээ. Дэлхий дээр галтгооны тавилга электрон бараа юмараа одоо энэ брэнд тэр брэнд гэж ялгарсан байдаг. Тэр ихийн хол бол айгүй л ямар дэлхийн ямар ч орноор явсан IKEA-гийн брэндийг хараад Sony гэдэг шиг танихгүй хүн байхгүй л дээ. Тий. Манай IKEA-гийн ивент тэтгэгч байгууллагын зүгээс танд энэ одоо IKEA-гийн сайхан лааны суурийг бэлгэлж байна. За. Та хамгийн сүүлд уран сайхны зураг хийж авах болсон.
Уран сайхны зураг 3 жилийн өмнө ер нь уран сайхны зураг барыг авахулж чаддгүй маа. Бид чинь тэгэл өөрсдөө нөгөө зураг аппарат юмтай болохоор явж ил байдаг. Яг одоо уран сайхныг л цаг зав гаргаад авахулгүй. Гэхдээ 3 жилийн өмнө нэг авахулсан. Гэр бүлээр авахулсан. Одоо зургийн энэ алгалдаа бас л яа сандрал авч ирсэнгүй. 3 жилийн өмнө авахулсан юм тийм. Яг манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч MN фото гэдэг уран сайхны фото студийн одоо эрхийн бичиг байна л да. 50,000 төгрөгөнд уран сайхны гэрэл зураг авахулах одоо яг энэ жазан дотор ингээд авахулах эрхийн бичиг байна. Тэнд нь манай шууд телевизийн лого 18 зураг нэвтрүүлэг. Тэгээд тийм. За сайхан л үлэг байна хөө. Тэгээд яг та энэс томоор авахулна гэвэл өөрөө зөрөг мөнгөний төлөөд бас авах боломжтой л да. Тэгээд та энэ манай 18 зураг нэвтрүүлгийн 28 дугаар дугаарын зочноор оролцож байгаа. За баярлалаа. За манай энэ удаагийн 18 зураг нэвтрүүлгээр нь өндөрлөх төгөж байна. За тэгээд гэрэл зураг түүх өгүүлдэг гэсэн та яг сая энэ бүх одоо гэрэл зургаа тайлбарлаад явж байгаа юм өчид юу бодогдчихсэн, ямар санагдсан бэ? За ер нь бол гэрэл зургийг хүмүүс их авахуулах хэрэгтэй юм байна. Гэхдээ ер нь гэрэл зургийн юмаа бол их л нандинаж байхгүй бол тэгэл одоо урсгалаар яваад байх юм бол сайхан дурсамжууд алга болчихдөг юм байна. Одоо энд бол олон сайхан зураг бас одоо бид хайгаад олохгүй байна. Дээр нь энэ тоон технологиор хадгалж байгаа одоо энэ дижиталаар хадгалж байгаа зургуудыг ийм бодиттой биетэй болгоод тэгээд цаа талаа бас их баталгаатай хадгалахгүй болвол нөгөө их сайхан одоо дурсамж төвөгчин зүгээр ингээл өдөрмхийн зур алга болчих аюул байна. Тийм учраас зургуудаа сайхан гуайлгаж бай. Их сайхан дурсамжтай хадгалж аруулж явах хэрэгтэй. Тэрнээс гадна зураг авахуулахад ачаал бүгд л өгчээ. Энэ нь бол амьд төвхөлтэй гэдэг чухал юм байна. Одоо би бол одоо маш их газараар аялдаг боловч үнэндээ яг аялдагтайгаа харьцуулах юм бол зураг ерөөс байдаггүй. Тэр сайхан нуруунд явж ирсэн, энэ сайхан дурсгалт газар явж ирсэн, тэр зураг хааваа гэхэд байхгүй. Тэгэхээр зураг авахуулахад мөн одоо жишээ нь зураг авахад ачаал бүгд л өгчээ. Зураг авцсарах хэрэгтэй юм бол. Тэгээд одоо жишээ нь авч сураагүй хүнээр авахуулахлаа чинь нэг ганц толгой ч юм уу эсвэл нэг фокус нэг сүмэлсэн ч юм уу юм аваад байдаг ш. Тэр хүн болгон тодорхой хэмжээгээр зураг авч сураад өөрөө өөрсдийнхээ дүүгийг биччихвэл тэгээд энэ Монголын амьдрал баялаг болно ш тэ. Тэгээд яг гэрэл зураг гэдэг бол тэр чигээрээ дурсамж төөх өгүүлж байгаа ингээд анх их нэртэйгээ танилцж байсан мөөч анхны одоо ингээд хөөхтэйгээ авахулж байсан зураг хэрвээ яг одоо энэ үед гэрэл зураг авахуулаагүй байсан бол энэ мөчийг магадгүй эргэж ийм бодтойгоор дурсамж бол үлдэхгүй болчихно тийм. Мэдээж ой танд бол байна. Гэхдээ хүмүүст харуулад ингэж хэлэх юмтай гэдэг чинь сайхан штэ. Байна. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд үзэгчтэй бас дахин хэлэхэд гэрэл зургаа сайн авахулж байгаарай. Мөн ингээд сүүлийн үеийн тоон технологи гэдэг шиг дижиталыг гэрэл зурганд хайлсаар ингэж буулгаж байхгүй бол одоо флаш хаалдах юм уу? Гар утсан дээр ялангуяа сүүлийн хүмүүс тэр дата гар хадгална одоо дижиталаар хадгална гэсэн баг сүнс шиг юм шүү дээ. Заримдаа зүгээр харагдчихээл тэгснэг энд одоо компьютер элдв юмны одоо вирусдэгч гэдэг юм уу эсвэл санамсаргүй үйлдэл хийх ч юм уу инээ дээрээ болоход улмөргөө алга болдог. Гэхдээ тэр сүнсийг зурагнаас жинхэнэ сүүдэр бодиттой юм болгож авч явах чинь бас чухал шүү гэжл юм байна тийм. За тэгэж одоо үзэгчднээс анхаарах баха. За ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд олзъя. Баяртай үзэгчтэй.